Сайн байцгаана бүх үндэсний өсөлт жуулгын гэрчлэлийн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад нандин цэцэгч маань агуу бурхныг алдаршуулан гэрчлэгээр хүрэлцээрсэн байна. Нандинч хай гэрчлэг хүлээж авах юм. Хоёлаа бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлэлийн үг болон хурганы цусаа сатаныг ялсан юм аа. Амен. За. Нийсний хөвлөр дөрнөө нандагч. Амен. Нийсний хөвлөр дөрөн байна. За, энэ удаад та ямар гэрчлэлд хүрэлцээрвэ? Энэ удаагийн миний гэрчлэл бол үнэхээр бурхны эдгэрэл чөлөөлтөд өөрчлөл болон харанхуй хаанчлал, гэрлийн хаанчлал гэж үнэхээр байдаг. Энэ хоёр хаанчлал хэрхэн ажиллаж, гэрлийн хаанчлал хэрхэн ялдаг тухай би гэрчлэхээр ирлээ. Амен. Амен. Үнэхээр боттой ажилладаг тий. Үнэхээр боттой ажилладаг. Тэгээд манай чуулганы хамгийн сүүлийн эдгэрэл чөлөөлтөд үйлчлэл 1 сарын 26-нд болсон. Энэ 26-ны эдгэрэл чөлөөлтөд үйлчлэлээр би үйлчилж байсан. Тэгээд зөндөө олон хүмүүс байсан. Тэнд бол үнэхээр гайхамшигуд болсон. Олон хүмүүс эдгэрсэн, чөлөөлөгдсөн, гэрчлэл зөндөө явагдаж байгаа тий. Тэгээд яг пастор маань эдгэрэл чөлөөлтийн үйлчлэл, за одоо эдгэрэл чөлөөлтийн үйлчлэл дуслаа гэд тэгээд за бүгдээрээ босцоо. Одоо бүгдээрээ залбирая, бүгдээрээ нүдэн анаараа залбирая. Би эндээс ингээд тунхаглая гэд. Тэгээд яг залбирч байсан. Тэгээд бид нар ингээд араасаага урагшаага ирээд ингээд зогссон байгаа. Тэгээд үндэ анаа залбирч байсан чи пастор бар ингээд тунхаглаж байсан. Тэгээд бурхны огт өгөөдөөс те тийм сүнснүүд яг одоо гар те заалцгаа гэл. Тэгээд тэр сүмх сүнснүүдийнхаа нэрийг хэлж байсан байхгүй юу. Тэгээд яг нэрийг хэлж байхад шунлын сүнс чи гар гэл ингээд тэгж яхад гинт миний дотор мохоргоо сонир болоод явцаа. Тэгээд ингээд тэгчээд ингээд байж байгаа штэ. Тэгж жаал дахиад дараа нь үргэлжлүүлээд ингээд сүнснүүдийн нэр хэлээ заавал тэгсэн чи цөхрлийн сүнс гар гэл тэгсэн чинь би бүр ингээд нөгөө хоёр гар чинь ингээд иргэнэл бадаараал зуурал тэгээл та үнэхээр бүр ингээд бүр сонирн болцсон бүр шал өөр болоод сонирн болоод тэгээл яг миний хажууд байсан амгаач намайг шууд улам шимсүүлээд тийшээ гар гэдээ түлгээл тэгэл гарч ирсэн гарч ирээд пастор за яасан гэж асууж байгаа байхгүй. Яг тэгэхэд би яг шунлын сүнс яг цөхрлийн сүнстэй хоёр дээр үнэхээр би бүр үнэхээр сонирн болсон тий. Тэгээд би тэрийг гэхдээ энэ биш байж магадгүй гэсэн бодол миний толгой дотор орж ирээд байгаа байхгүй. Энэ биш баха. Надад хэлээгүй юм чи биш баха гэд тэгэнгүүтээ би пасторт ингэж хэлж байгаа байхгүй. Минийс хоёр гар бадаараа зуураад тэгээд ингээ хоолоо бас ингээ бадаараа зуураад байна гэж хэлсэн чинь пастор залбирч байсан. Ариун сүнс сануулсан байгаа шүү. Дотроос нь сануулсан байгаа. Тэрийг хэлээрэй гэж тэгсэн чинь яг хэл гэж тэгж байгаа байхгүй. Нөгөө талаас болохоор эргэлзүүлээд байгаа байхгүй. Эргэлзүүлээд тэнэсэл эн чинь яг тэр чинь биш шүү дээ. Яг тэр мөн гэдэгт чи итгэлтэй биш шүү дээ гэд ингэж байгаа байхгүй. Тэр чи яг миний энэ оюун бодол тэгээд нөгөө талаас ариун сүнсний дээ ажиллах энэ хоёр яг ингээд зэрэг болж байгаа байхгүй. Тэр маш хурдан хугацаанд болж байгаа. Тэгээд зүгээр ингээд ирвэл сав сараад нэг тайван биш шүү дээ. Маш тайван биш. Бүр маш ингээд нэг тийм тулалтан бүр ингээд оволцсон. Тэгээ бүр ингээд хоёр гар бадаарс. Энэ хоёр гар юу н яа бадаараад байдгийг би ойлгодгүй байсан байхгүй. Тэгсэн чинь надаас гарахгүй гэж зуурдаг тийм зууралт байгаа байхгүй. Зууралт нэг ингээд цус гүхгүй ингээд нэг хаагдчихдаг шүү дээ. Хаагдаад тэгээ дараа нь ингээд нэг эргүнээд идэх шүү дээ. Бүр яг тийм. Тэгээ ингээд гөшцөн тэгээ ингээд татцсан. Тэгээд би ариун сүнсний дуулууртай байх хэрэгтэй байна гэд. Би ерөөсө хэлий гэд шийдэж байгаагүй. Тэгээд шунлын сүнс, цөхрлийн сүнс гэд пастор хэлсэн байхгүй. Шууд пастор нэрийг хэлээд бурхны огтой хүүдээс гар гэд ингээд хэлэхэд гинт миний ингээд хөл чичирсэн байхгүй. Хөл чичрээд гар ингээд чичирч эхэлсэн байхгүй. Хөл гар хоёр. Тэгээ энэ юун чичирд бас дахиад тулдаа. Энэ юун чичирлт юм болоо гэж шууд бодож байгаа. Энэ биш баха. Энэ зүгээр чичирч ахаа гэд дахиад миний толгоороо ингэж тэнгууд гинт би өмнө нөгөө баптизм хүртэхдээ ариун сүнсээр дүүрэхэд хөлнөөс эхэлж чичирч ийсэн байхгүй. Усан дотор бүр ингээд энэ чи ариун сүнсний дүүрэлт шүү дээ. Би энийг хүлээж авах хэрэгтэй байна гэд бас эргээл яг тэр чи аюу хурдан болж байгаа шүү. Маш хурдан оюун санаа дотор ингээд тултаан болоод байгаа байхгүй. Тэгээд би энийг хүлээж авъя гэж бушуухан ингээд тэнгууд чичирлийг би хүлээж авч хүлээж аваа бүр ингээд чичрэнгууд чинь шууд нөгөө чичирлж шууд над руу орж ирээд тэгээд тэр чичирд явж ирснээр шууд миний энэ дотроос миний хамаар гашгарсан.
Би өөрөө тэр дуу хоолой гашгараагүй. Би ингээд бэлдэж агаад амьсгаа аваад ч юм уу те амьсгаа аваад ингэж гашгарах тийм юм болоогүй. Шууд тэр чичрэлтийг би хүлээж авангууд л шууд чичрэлтийг зөвшөөрөнгүүд би ариун сүнстэй нэгдэх ёстой гэдэг ингээд бодлоор хүлээн зөвшөөрөнгүүд л ингээл миний дотроос ерөөсөө маш муухай дуу чарлаан бүр гарсан бүр хит гарсан миний дээр бичлэг нөө өдөр жилэлт үйлчлэлээр орсон байлээ. Би дараа нь өөрийгөө харсан л да. Хөө яана би яг ингэсэн байж таг ингээ харж байсан. Тэгээд тэр гашгараан гараад тэгээд уйлаад бурхан дотор ингээд уйлаад басны дараа нөгөө нэрнээд байсан нөгөө намайг зуураад байсан юм чи байхгүй болоод тэгээд ингээд таавшраад дээрээс нь бүр ингээд дотор онгоогоол хөнгөрөөл баяр хөөрөөр дүүрэмстэй бушуухан гэрчлэх хиймсэн гэл бушуухан энийг гэрчлэх хиймсэн эн чи яг харанхуй хаанчлал гэрлийн хаанчлал хоёрын тултаан яг болдгийм бэ. Тэр нь яг биднэр дээр болдгийм байна. Тэгээ тэр нь ямар хүн дээр болдгоо яг итгэгч хүн дээр болдгийм байна. Яг итгэгч Иесус Христ итгэсэн итгэгч хүмүүс дээр л болдгийм байна. Тэгэхээр яг оюун бодол. Тий. Оюун бодол ерөөсөө оюун бодол тэр талбар буюу тэр бидний оюун бодол чинь дайны талбар, тултааны талбар байдгийм байна. Бид нар хүлээж авахгүй юм авахгүй авах ёстой юм авах ёстой байдаг юм байна. Яг ариун сүнсэнд дуулууртай байх ёстой байдаг юм байна. Яг пастрынхаа хэлсэн үгтэй хамт зэрэгцээд ариун сүнсэнд дуулууртай ингэж хамтарч чадах юм бол гэрлийн хаанчлал яалт юм байна. Яалтчгүй гэрлийн хаанчлал дийлдэг юм байна. Тэгээ би яг л энийг гэрчлэхээр бүр ингээд цорин бүр ингээд ирж тэгээ бүр гэрчлэхгүйдэд бүр ингээд юу яахгүй байгаа юм чи амар тайван байхгүй бүр ингээд яг л гэрчлэмээр санагдаад олон хүмүүс мэдээсээ яагаад гэвэл өмнөх эдрэг шөдөөлтөнд би бас те ингэж ариун сүнсэнд дуулуургүй тэгээ хүлээж авахгүй юм авахгүй хүлээж авах хэрэгтэй юм авах хэрэгтэй ийм дуршлаг надад бас байсан байгаа. Ийм дуршлаг дутагдчихсан байгаа байхгүй. Тийм учраас гоё бүрэн чөлөөлт бас явагдахгүй өнгөрөх үе бас байсан байгаа байхгүй. Тэгэхээр яг ингэдгийм байх шүү. Бид нэр ингэж дуулууртай байх хэрэгтэй юм байна шүү. Бид нэр яг энэ тултаан дээр бас өөртөөгөө ингэж бэлдэж явах хэрэгтэй байдаг юм байна шүү. Ариун сүнсийг сонсож явах хэрэгтэй байдаг юм байна шүү. Пастортайгаа нэгдэж явах хэрэгтэй байдаг юм байна шүү гэдгийг ойлгож авсан энэ удаагийн өдрөөр чөлөөлттэй ажиллана. Ариун сүнстэй хамтрах пастрын зааварчилгааны дагуу бас пастортай хамтрах гэдэг ингээд тэр хоёр боттой хаанчлал тулааныг хэнийг ялуулах вэ гэдэг бол бас итгэгчний хариуцлага мэдлийн асуудал байх нэ гэж ойлгож байна тий. Тэгэхээр маш олон итгэгчид чөлөөлөгдөх хэрэгцээтэй байна. Би үнэхээр эдгэмээр байна. Чөлөөлөгдмөр байна гэж ирдэг боловч магадгүй та чөлөөлөгдөхгүй байгаа бас нэг шалтгаан байх вэ дээ. Тэр энийг болоод би биеэрээ үзлээ. Ингэдгийм байна гэд ингээд туршлага олцож байгаа. Гişнээ чөлөөлдөг ингэж чөлөөлөх тимсэн хүсээд байгаа мөртлөө чөлөөлөхгүй хүмүүс байна. Байгаад байгаа байхгүй. Яаж чөлөөлөгдөж байна? Яагаад ингэж байна гэд. Тэгээ мэдээж нэгдүгээрт энэ бол мэдээж гимшилтэй холбоотой тий. Үнэхээр жинхэнэ гимшил бол би өөрөө ингээд гимших биш ариун сүнснээс сануулж ирдэг штэ тий. Тэр дорн барьж аваад гимших хэвээр тий. Нэгдүгээрт гимшил хоёрдугаарт энэ оюун бодол. Оюун бодлын тултааны талбар. Бид нар оюун бодлоо зэгцлэхгүй, оюун бодлоо тий бэлтгэхгүй бол оюун бодолтой нөгөө эргэзээг нь хүлээж аваад эсвэл нөгөө одоо зүгээр амьдрал дээр ч гэсэнтэй бид нар ингэдэг штэ. Юм бодохдоо ингээд янз бүрийн бодоод болохгүй бүтгүй юм бодоод нөгөөдгөө бодоод өргөжлүүлээ сонирхолтуулаад ингээд бодоод чи хүлээгээд аваад байна гэсэн үг байхгүй. Хүлээгээд аваад байна. Тэг хүлээж авсаар агаад бодсоор сүулдэ тэрийг зүрх рүүгээ оруулчихдаг. Ингээд зүрх рүү орно гэдэг чинь бидэрт нөгөө муу ёроос өсөнд үүд хаалгаа нийгэд өчөж чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүлээж авахгүй байх нь айгүй чухал юм байна. Энийг бас номлоороо дамжуулаад бас пастрахаа хэлж ирсэн нөгөө зөвлөгөөнөөс дамжуулсан сонст. Ерөөс хүлээж авахгүй гэж та нар залбирах хэвээр тий. Та нарт шууд оюун бодол чинь хэрвээ орж ирэх юм бол хүлээж авахгүй. Би чиний нэгс зэвсгийг би хүлээж авахгүй. Чиний нэгс зэвсэг чинь амжилт олохгүй тий. Шунлын тий завхаарлын одоо чинь завхаарлын тухайдаа бодоод байна шүү дээ. Тэгвэл завхаарлын сүнсээ чиний нэгс зэвсэг чинь амжилт олохгүй. Би чамаа хүлээж авахгүй. Би оюун бодлоо Христийн дуулууртай байдалд олцлуулж байна. Би Бурханы үгийг бясалгах болно, тунгаан бодох болно ингээд
одоо ингээд бодонгууд нь шууд тэгж залбирах хэрэгтэй юм байна. Тэгэнгүүт чинь оюун бодол өөрөө зэгцлэгдээд ирдэг юм байна. Зэгцлэгдээд. Тэгээ өөрөө оюун бодол зэгцлэгдээд ирнэ гэсэн чинь бидний зүрх сэтгэл зэгцлэгдээд ирнэ гэсэн үг тий. Зүрх сэтгэл маань нөгөө зөв болоод нөгөө зөвхт байдал руу ингээ хүрэхэд улам ингээ ойр төхөм болдгийм байна. Тэгэхээр итгэвч бид нэр ингээд Иесус Христийг хүлээгээд авцсан. Итгэцэн. Яа цэвэрхэн болцсон гэж маш том эндүрт юм байна. Үнэхээр энэ бол маш том эндүрэл. Би ч гэсэн яг тэгж явж ирсэн. Маш том эндүрэл бидний цаана нуугдсан тий ийм бохор сүнснүүд бохор ажлуудаа хийгээл нуугдсан ингээд халахлагдсан ингээд байж идэг юм байна. Тий. Яагаад гэвэл одоо жишээлх юм бол уур уцаараа барьж дийлэхгүй ингээл бурхан маань гэж цуглаан дээрээ тий магтаал гайхалтай бурхан маань хайр тий ингээл нэг магтмагчаад гарлаа гартаа очлоо. Яалчгүй ингээл нөгөө гэнт уур уцаар нь хөдлөөл хамаг муу мухагаа хэлээл ингээд нөгөө нэг усны ундаргаас бохор ус гаргаад цуглаан дээр ирэхээр цэвэр ус гаргаад ингээд амьдраад байгаа. Энэ бол миний дотор бохор сүнс нуугдсан байна л гэсэн. Би болохоор өөрийнхөө махан биерүүл цэвэр болцсон. Иесус Христ итгэсэн, ариусгагдсан. Би аврагдсан гэд бодоод яваад байдаг. Энэ бол маш том эндүрэл гэж ах トゥ нартай хэлмээр байна. Хэрвээ өөрийгөө барьж дийлэхгүй эсвэл ямар нэгэн гим нүгэл илэрчээд тэгээд гимшээд эргээл гайгүй болчоод эргээл илэрчээл ингээд лахан бол энэ бол заавал сүнсээр идэрэл чөлөөлтөөр л та чөлөөлөгдөн. Тий. Тэгэхээр ийм байдаг юм байна. Шал өөрөө тийм. За тийм ээ. Христтгэлийн амьдрал гэдэг өөрөө маш их хадал явдалтай, тулаантай, өрнөлттэй ийм амьдралаа. Библийг та хэд хэдэн удаа уншсан байж болно. Энэ нь яг бурхан дотор амьдарч байгаа амьдрал. Та бурханыг мэдж байна, бурхантай хамт алхаж байгаа гэсэн үг бас одоо хараахан биш байж болох талтай. Та өөртөө асуулт тавиарай. Тэгэхээр мэдлэг бол байж болно. Та Библийг маш их уншаад одоо мэдгээр бол төрсэн байж болно. Гэхдээ ер нь бол Библийг бидний өмнө уншихдаа мэдгээр л уншдаг байсан шүү дээ. Библи бол энэ бүхэлсийн үсэрч болгоноор ирээд Библи бол илчлэгддэг ном гэдэг үгийг сонсч байсан. Анх удаагаас сонсч байсан. Библи бол илчлэгддэг ном. Тэгээд би бодож исэн байхгүй. Яаж илчлэгддэг юм болоо гэсэн. Бид нар Библийг уншихдаа өөрийнхөө хүний оюун ухаанаар хүний мэрэгэн ухаанаар ойлгох гэж хичээдэг. Харин Библийг зохиогч нь өөрөө ариун сүнс. Библиэд ариун сүнсээр бичигдсэн бурханы үг. Тэгвэл Библийг ойлгохын тулд ариун сүнсээр л ойлгоно. Библийн яг үг өөрөө ариун сүнсээр дамжин миний дотор, миний оюун ухаан, миний юу вэ бүхэл зүйлд нь ишлэгдэж надад гэрэлтэхээр би ойлгож эхэлж, ухаарч эхэлж байгаа байхгүй. Мэргэн ухааныг ухаардын сүнсээр ингэж ойлгодог гэдгийг ойлгосон. Тэгээд Библийн энэ үгээ ингээд уншихдаа итгэлтэйгээр унших хэрэгтэй гэдэг юм байна гэдгийг бас суралцж байсан. Зүгээр л унших биш, итгэлтэйгээр ариун сүнсээ надад илчиж өгөөрэй. Ариун сүнсээ надад харуулж өгөөрэй, ойлгуулж өгөөрэй гэл унших юм бол тэр заавал илчиж өгдөг, заавал харуулж өгдөг, ухааруулж өгдөг. За дээрэс нь ялангуяа эдгрээд, ялангуяа нөө чөлөөлт хийгдсэний дараа Библийг уншихад улам илүү илчлэгдэж, улам илүү гэрлэлийг таньж мэддэг юм байна. Улам илүү ойлгож ухаард юм байна. Тэ. Жишээлх юм бол нэг тэ усны их ундаргаас тэ бохор ус, цэвэр ус хоёр зэрэг гарахгүй гэдэг. Ингээд энийг хүртэл бид нар яг амьдрал дээр баан гаргаж үүж ирсэн ухаарч байгаа байхгүй. Баахгүй санамсаргүйгээр те миний цуглаан дээр залбирч олборхаар миний гэр бүлийг авраач гэдэг. Миний ханижлыг авраач гэдэг ингээд өгдөг те авраач гэдэг ингээд гэр бүл залбирч. Тэгсэн мөртлөө уураа гаргахаар нөгөө гэр бүлд уураа дээд янз бүрийн үг хэлждэг. Энэ чинь нөгөө гэр бүлээ хараацсан мөртлөө бурхнаас авраач гэж гуугаад байдаг. Энэ чинь бид нэр маш том буруу ойлголттой явж байгаа. Тэгээд бурхан руу яг тэг өөрөө амаараа хараачаад бурханыг өрөөгөөч гэж бурханд бол тулгаад байдаг. Маш муухай тэрслүү зам байгаа аахгүй. Тэг энийг бас аюу ингээд ухаарч байсан. Яг чөлөөлсөний дараа Библийг унших юм бол илүү мэрэгэн ухаан, илүү гэрлийн хаанчлалыг одоо илүү ойлгодог. Тэгээ бидний амьдрал бол итгэсэнд бол аврагдсан.
гэдэг биш. Ямар ч тэмцэлгүй амьдрах биш. Харин бидний амьдрал тэмцэх ёстой. Энэ тэмцэл нь мах цусны эсрэг биш. Харанхуй ертөнцийн захирагчид ёрын муу сүнслэг хүчнүүдийн эсрэг тэмцэж гэрлийн хаанчлал дотор ялж амьдрах ёстой юм байна гэдгийг ухаарсан. Амен амен. Тэгэлгүй яах вэ? Баярлалаа нандагч. Энэ итгэлийн амьдралынхаа туршлага, итгэлийн аханд үүстэй одоо маш их хэрэгтэй мэдээлэл, мэдлэгийг та бас өнөөдөр хүргэж чадлаа гэж ойлгож байна. Бурхны оршихуй маш хүчтэйгээр буугаад ирсэн. Яг тэр үнэтэй цаг хугацаан дээр идэх, чөлөөлөх хэрэгцээтэйгээ та Бурханаас гордод гуугаад ирсэн байж дэг. Гэтэл энд чинь маш боддоор үгүй штэ гэж эргэлзээ ажиллаад чинийх бишээ. Үгүй штэ. Нөгөөх бохир сүнс бол гарахгүй байхыг л хүсэж таны талбарт бол ямар ч бодлыг өгч болно. Нөгөө талд нь ариун сүнс зоригтойгоор хэлгээд ингээд таныг урамшуулад хүчлээд ингээд ятгаад байдаг. Тэнгүүд энэ хоёр дээр маш зөв сонголт хийж та эдгэх хэрэгцээтэй юм аа, чөлөөлөх хэрэгцээтэй юм аа гэдэг энэ нарийн туршлагыг бол бас хаалцсанд баярлалаа. Яг хэлсэн. Тэр одоо нөгөө нэг эргэлзүүлээд байгаа тэнэгслүүл байгаа чинь маш ширүү. Айгуу ширүү. Тэгээд бүр ингээд эргэлзээ тэнэгзээ. Ер нь л яг эргэлзээ тэнэгзээ л орж ижээвэл тэр ариун сүнсних биш. Ариун сүнсний хэлж байгаа бүр зөөлөн. Зүгээр л хэлгээл болоо. Өөр юу ч ярихгүй. Зүгээр л хэл гэл болоо. За яг одоо нэг бохир сүнс одоо яаж яриад байгаа, ариун сүнс тэгвэл яаж ярьдаг гэдэг энэ ялгааг жоох яриад байгаа ч. Нэлээд тодруулаад. Бохир сүнсних ер нь бол тийм яг л оюун бодол руу аюу ширүүн. Тэгэл сандаргана, айлгана тий. Олон үгтэй. Аюу олон хэлнэ. Аюу олон удаа ингээд айлгаа сандаргаад тэгэл энэ би хаагийн чинь ингээд өвдгөө нөгөө гарахгүй зуураад байгаа тэр бүх юм чинь бохир сүнснийх байгаа байхгүй. Ариун сүнснийх бол маш зөв. Ерөөсөө нэг л үг хэлнэ. Тэгээд нөгөө ариун сүнсүүд нэрээ 90% буюу 95% ярихгүй гэж пастор хэлдэг яг үнэн. 95% ярихгүй, ариун сүнс ярихгүй. Ариун сүнс мэдрэгдэнэ. Ариун сүнсний мэдрэгч байгаа тэр одоо ингээд тэрийг мэдрэх нь бид нар айгууч мэдэрч сурах нь эхлээд айгууч чухал байгаа байхгүй. Гэтэл ариун сүнс тэгж хэлсэн, ариун сүнс ингэж хэллээ гэл ингээ айгуу олон итгэгч нар тэгж ярьдаг штэ. Энэ айгуу бодох ёстой зүйл байхгүй. Ариун сүнсний дуу хоолой мөн үү? Ариун сүнс 95% ярихгүй. Үнэхээр яг ярихаа хөрөөлөөс ганц хоёрхан үгээр ярина. Өстөд яг тэгдэм юм лээ. Харин ариун сүнс мэдрэгдэнэ. Тэр мэдрэгж байгаа тэр мэдрэмжүүд бүр яг амьдрал дээр одоо жишээ нь ингээд яг үнэн үгийг Бурхан бидэнд ийм хайртай шүү дээ гэл одоо би нэг хүнд хэлж штэ. Бурхан нөгөө аав нөгөө хоёр хүүтэй байжгаад нэг хүн хамаг эд байлгаа аваад яваад дампуурчаа эргэж ирдэг штэ. Тэгээд аав нь өөдөөс нь гүйж чаад тэрвэрч чаваад үнсээд гэл яг энийг ингээл хүнд ярьж хахад энэ нөгөө яг Бурхан бидэнд ийм хайртай шүү гэд ингээл хэлэхэд л эн чинь үнэн штэ гэдгийг ариун сүнс батлах гэж энэ дотроос огшоод сэрүү татаас тэнгинээд нэг юм ингээл явцдаг. Энэ мэдрэмж ариун сүнсний мэдрэмж байгаа байхгүй. Ариун сүнсийг бид нар ингэж мэдэрдэг. Ариун сүнс яг энэ үнэн шүү гэж баталж өгж байгаа мэдрэмж байхгүй. За тэр ингээ магтж яхад те магтаалын дууны нэг яг яг үнэн ингээд нэг гой ингээ оршихуйтай хэсэгтэр бас яг ингээд сингэнэл ерөөсө сэрүүтээр шар ус босч байгаа юм. Тэгээд сингэнэл ингээл нэг салхитуулаад ингээд надад бол нэг иймэрхүү маягаар мэдрэгддэг. Энэ бол ариун сүнсний мэдрэмж. Тэгээд ганцаараа залбираад магтж яхад бас ингээд халуу дүүгээд ингээд хөгжим тоглоод магтж яхад халуу дүүгээд ингээд мэдэгддэг. Тэгээд ариун сүнсэл ингээд мэдрэгддэг байгаа. Ярих нь бол маш ховор. Тийм учраас ариун сүнс надад тэгж хэллээ, ариун сүнс надад ингэж хэллээ гэж хэрвээ та боддог бол энэ бол айгүй бодох ёстой зүйл. Хэрвээ таны оюун бодолд ингээд төргөн шуурхаа ингээд бодуулаад ингээд хэлээд бод ариун сүнс гэж андуурч магадгүй. Яг л өмнө би тэгж андуурдаг байсан. Ариун сүнс ер нь толгоонд бол ярьдаггүй, хүний оюун бодол дээр ярьдаггүй. Яг дотроос тийм ээ. Тий. Ер нь бол толгоор бол хэлэхгүй. Толгоор нэг л тийм биеэр хэлнэ. Биеэр мэдрэгдэж хэлдэг ариун сүнс. Оюун бодлоо бол ер нь хэлэхгүй. Ариун сүнс. Оюун бодол руу орж иж байгаа бол тэр за энэ юу вэ гэж бид нэр зог тусах хэрэгтэй. Анхаарах хэрэгтэй. Одоо тий. Тэгэхээр зарим тохиолдолд ариун сүнс хэлж байгаа гэдэг бохир сүнс ч гэсэн их залтай ажиллана штэ. Дандаа одоо муу сөрөг зүйл болгоныг бохир сүнс гэхээс илүү тэд нар бас гоё ярьж болно. Бас талган дээр маш гоёор ярина штэ. Тэнгүүд нөгөө хүмүүс энийг бурхны талаар ярьж гин, бурхан тэг гэсэн ингэ гэсэн гэдэг ингээ ариун сүнсний дуу хоолой гэж бас төрөлдөж явдаг тий.
Харин тий. Ер нь л одоо хуучин би ч одоо 10 хэдэн жил хэрэгцэж явж байхдаа бол надад ариун сүнс хэлж гин л гэж боддог байсан. Надад ариун сүнс ингэж хэллээ. Энэ яг ариун сүнсних байна гэж боддог байсан. Тэр миний бодол шүү дээ. Бодол дотор хэлж байгаа учраас тэгэл үгүй. Ариун сүнс хизээч оюун бодол ер нь бол хэлэхгүй. Ариун сүнс биеэр л мэдрэгдэнэ. Хэлж байгаа үг нь ч хүртэл биеэр л мэдрэгдэж хэлдэг юм байлаа. Тий. Тэгээд яагаад би ийм олон жил ингэж мэхлэгдэж, ингэж хуурдагдаж, ингэ явчихваа. Тий. Энд чинь төрөлдөл байгаа. Төрөлдлөөс сүнс. Тэгээ би бас энийг бас хэлэх хэрэгтэй гэж бодлоо. Энэ удаа яг бүх хүнсний хүсэл чуулган дээр би ирснийхаа дараа би зүйтлсэн байгаа. Бурхан бидэнд бас те зүүдэр бас үгээ өгдөг. Зүүдэр илчлэлтээ өгдөг. Тэр бурхан бидний зүйдлж байгаа зүүд бүр нэг тийм гахалтай биш шүү дээ те. Тэгэл тэр зүүд онцгой байсан байхгүй юу? Бурханы өгж байгаа зүүд ерөн гоцоо нэг үүрээр байдаг. Үүрээр. Яасан бэ гэхээр миний тэр өмнө явж байсан айгу олон солонгос пасторууд ингэж байсан. Нэг пасторыг айгу тод харуулсан. Тэгээд яг цуглаан дотор ингээ байж байхад чи би өөрөө дотор нь байгаа мөн гэсэн чи байхгүй. Нэг юм булангаас нь камер ингээ хардаг штэ. Яг ингэж камераар харж байгаа юм шиг байсан баг. Тэг чи тэгэл яг тэр нөгөө солонгос пастор. За одоо тахилчаа сонгоё. Тахилчаа сонгоё гэж байгаа. Тэгээ хоёр гар явж байгаа. Ингээ хоёр гар явсан чи хоёр гарн дээр ийм хоёр бэлцгэнсэн маш олон нүдтэй. Ийм хоёр бэлцгэнсэн юм ингээд хүмүүсийн дундор яваад хүмүүс ингээд масураад ингээ байж. Яана энэ би ингээд юу яач байстай те масурах үедээ би ингээд төрөлдчих үедээ гэдгсэн чи би ингээд сэвсрэг байж байгаа. Тээсэрж байгаа. Яана энэ юу юм болоо гэд. Тэгээд би ингээд пастортай хэлсэн чи маш тодорхой. Тэ. Ховсын сүнс. Тэр олон нүдтэй чинь ховсын сүнс. Ховс. Яа тэгвэл өнөө үе одоо төгсгөлийн цаг үедээ те сөв чуулган дээр муу ярын сүнснүүд өөрийгөө бурхан гэж харуулна, ажиллана гэж хэлсэн шүү дээ. Тэр яг бэлэг яг одоо тэр цаг үе байгаа байхгүй юу? Тэгээ тэр ховсын сүнс, тэр олон нүднүүд ховсын сүнс тэгээ хүмүүс ховдсон. Тэр яагаад ховдож байгаа те нөгөө Христ итгэсэн итгэлийг нь төөрөлдүүлж байгаа. Яагаад гэвэл хуурамч ариун сүнсний дуу хоолой сонсоод төөрөлдөж яд хуурамч итгэлээр яваад гэж бид нар итгэсэнд бол аврагдсан. Одоо тэмцэлтэх шаардлагагүй гэл ингээл амар тайван хайр шиг юм уу те. Одоо нэг иймэрхүү маягаар явж байгаа ийм сүнс байна гэсэн үг байхгүй. Тэгээд би тэр олон солонгос пасторууд байх чиг яагаад нэг пастор нь харуулсан бол яг тэрнгүүр дамжиж тэр ховсын сүнс орж ирсэн гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэгээ нөө Галат ном дээр Паулын үеч гэсэндээ байсан байгаа штэ. Мунхаг галаачуудаа та нарыг хэн ховсчих вэ гэдэг. Тэр үеч гэсэндээ итгэдэг нь төөрөлдүүлэх ховсын сүнс сүм чуулгануудаар ажилтдаг байсан байгаа байхгүй. Ажилтдаг байсан байгаа. Тэгсэн чи одоо ч гэсэн тэр нь хэвээрээ байгаа. Тэгээд ховсчих юм бол бид нар 1000 Библи уншаад тэр үнний үгийг, үнний гэрчлэлүүдийг, үнний сүнсний үгийг олж авч чадахгүй. Ингээд бүрхэг саармаг бурхны үгийг яриад л бурхны үгийг сонсоод л номдоод л яриад л нөгөө саармагчсан амьдрал дотор л яваад байна гэсэн үг байна. Үнэхээр таны зүудэн дээр гардаг шиг тийм. Тэгээд би яг намайг ийм газараас үнэхээр чөлөөсөн байна танд талархлаа гэх. Тэгээд мэдээж би залбирч байгаа. Тэгээд дараа нь би нэлээд бараг жил орчим басны дараа тэгвэл та надаа одоо би бүхэлсний хүсэл чуулган дээр байгаа. Миний одоо байгаа газар тэгвэл та надад харуулж өгөөч. Би одоо зөв газараа байна уу? Та надад харуулсан шүү дээ. Тэгвэл одоо байгаа газрыг надад харуулж өгөөч гэж залбирчаад бас яг үүрээр ингээл хүний зүуд чинь ингээл зүгээр л ингээл янз бүрийн зүудэд шүү дээ. Яг гинт маш тод өнгөлөг гэрэл тэгэд өнгөн ядгарсан ингээд бүр ингээд маш тод өнгөлөг гэрэл гараад үзэгсэлэнтэй нэг хөөхөн хөөхөд нийл ягаан өнгийн өмдтэй хөх өнгийн цамцтай хөөхөн хөөхөд ингээд дэшегээ хараад энийг тэр гэрэл тэр өнгө бүр үнэхээр үзэгсэлэнтэй ингээд байж байгаа хгүй.
ямар гоё юм бэ? Ямар хөөрхөн юм бэ гэдэг би ингээд хараад байж байгаа байхгүй. Тийм ямар үзэгтэй юм бэ? Би нэг зүрх сэтгэлдээ нандаг нэг хатгалнаа гэдэг ингээд хэлж байгаа байхгүй. Тэгэл сэрсэн. Тэгээ сэрчээд энэ юу гэсэн чи би нэрээ бурхнаас гуйсан шүү дээ. Миний одоо би байгаа газар зөв үү? Миний одоо байгаа цуглан үнэхээр таны чуулган мөн үү гэд би асуусан шүү дээ. Надад хариуллаа шүү дээ гэд. Тэгээ пастортай хэлсэн чи пастор чи тэр нийл ягаан өнгийн өмд хөхөнгийн цамцны учрыг мэдэж гэнэ үү гэд. Жинхэнэ сүм хурамч сүм гэдэг номлоо сонсоорой гэж хэлсэн байхгүй. Тэгээ би сонссон байхгүй. Тэгээд сонссон чи бүх сүм чуулган дээр нийл ягаан өнг байдаг. Яг хуучин гэрээ шинэ гэрээ хоёр дээр бүр ингээд яг заасан байлаа. Хөх өнг бүх сүм чуулган дээр байдаггүй. Хөх өнг бол тэнгэрлэг өнг. Үнний өнг. Яг үнний ариун сүнс нь яг үнэн илчигдэг, яг үнэн ажилтдаг, бурхны ариун сүнс бурхны тэнгэрээр ажилтдаг өнг байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь яг нөгөө хуучин гэрээ би одоо юун дээрээс орхичиж байгаа байхгүй. Тэгээд би бүр баярлаад зүрх сэтгэлдээ нэг нь хадгаллаа гэдэг миний үг хүртэл ингээд үнэхээр гайхалтай маш гоё гайхамшигтай байгаа байхгүй. Тэгээ баяр хөөртөөрөөд би яг зөв газараа байгаа юм байна. Бүхэлсний хүсэж чуулган бол бурхны яг удирдах байгаа. Бурхан өөрийн ажилдаа хийж байгаа, өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа чуулган мөнөөсөө мөн гэдгийг гэрчилсэн. Амен. Тэгээд маш их баяртайгаар би бас гэрчилмээр байна. Амен. гэж хэлж байна. За, баярлалаа нандагчээ. Тэгээ итгэлийн амьдралын туршлагаас ариун сүнсний одоо бас мөн чанар мэдрэмжүүдийн талаар ариун сүнстэй хэрхэн нөхөрлөх вэ? Ариун сүнсний дуу хоолойг яаж ялган сонсох вэ гэдэг ингээд итгэгчтэй бол бас одоо гайхалтай өөрийн суралцсан дуршлаг мэдлэгээ хуваалцлаа. Бурхны гайхалтай гэрчлэлүүдийг хуваалцсан танд баярлалаа. Эзний хэлээр олон мэлээ болохыг холтгой. Ингээд энэ хүрээ төгсөж болж байна уу? Та нэмж хэлэх зүйл байна уу? Тэгээд Тэлийн ахын дүүс нартаа хэлэхдээ бид Есүс Христэд итгэсэн учраас бид цэвэрхэн болсон гэж бүү мөхлөг дээрээ. Бид ариусгагдсан гэж бүү мөхлөг дээрээ. Харин Есүс ирээд өөрийн ахын дүүс нартаа хамгийн түрүүнд идэрч чөлөөлт үйлчлэл хийсэн. Энэ нь яагаад вэ? Яагаад гэвэл бид нэр өөрсдөө цэвэр болж чадахгүй, өөрөөсдөө эдгэж чөлөөж чадахгүй учраас энэ нь заавал сүнсээр хийгдэг. Бурхны хаанчлал, энэ харанхуй хаанчлалыг гэрлийн хаанчлалаар заавал ялж ийж тэгжээж бид нэр Бурхны үгийг илүү ойлгож, илүү сүнсний түвшин сүнслэг одоо хүчээр бид нэр ингэж өөрчлөгдөх ёстой юм аа. Тийм учраас бид харин өвчтөе учраас, эмч хэрэгтэй учраас бид Есүс Христээр ирсэн шүү дээ. Тийм учраас бид нар эмчлэгдэх ёстой, эдгэрэх ёстой, чөлөөлөгдөх ёстой, өөрчлөгдөх ёстой. Тий. Ингэж урайлмаар байна. Тэгээд хэрвээ итгэгч биш хүн ямар ч одоо Есүсийг сонсдгоо одоо мэддгүү хүмүүст хандаж хэлэхэд та бүхэн Есүсийнхэн гэж ийм хүмүүс байдгийг Есүсийнхэн нэг шашин гэж боддог бол тийм шим аа. Есүс бол Бурхны цорын ганц хөө. Бурхан хүн төрлөختнийг анх бүтээхдээ сонгох эрх чөлөөтэй бүтээсэн. Гайхалтай. Хүн болгон сонгох эрх чөлөөтэй. Бидний амьдарч байгаа амьдрал дээр бүх дэлхийн хүмүүс сонгох эрх чөлөөтэйгээр амьдарч өөрийнхөө амьдралыг авч явдаг. Тэгвэл Есүс Христээр дамжуулан түүний загалмаан үхэл ба амьдлалтаар дамжуулан мөнх амийн сонголтыг өгсөн шүү. Танд мөнх амийг сонгох эрх Есүс Христээр дамжин байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн хичээлийг сонссонд баярлалаа. За, баярлалаа. Мэдээж Бурхныг одоо баг хайж үзээгүй те Бурхан байдаг үгүй гэж мэдэхгүй байгаа бас одоо бас гайхалтай бас урайлга хүргэсэн танд баярлалаа. Үнэхээр Бурханы хүү Есүс таны гин нүглийн өмнөөс загалмай дээр цовдлогдож танд мөнх амийг өгөхин төлөө үргэлж ачаасаар байдгийг шүү. Та нагуу Бурхныг таних болтугай, олох болтугай бүх үндэсний өсөлт чуулганы үе таалга та бүхэнд нээлттэй. Баярлалаа. Баяртай.